сонирхож явж байгаа л тэгэл хобби маягтай энэ тоноглол юмнууд нь айгүйх таадагдаад. Тэг янз янзын ер нь тоноглоод байгаа л да. Тэгэл тэдний судалж явсаар хагаад сүүлдээ хоббироо л тэгэл ийм юм хийгээд байгаа. Тэрнээс нүг тийм мэрэгжлийн бариста тийм юу болол биш шүү. Үр нь айгүй чухал юм байлээ ер нь. Бас одоо нэг энэ чи одоо ингээл шин тэгээд хуучрах тусмаа ингээл чанар муудаж шүү дээ мэдээж ойлгомжтой тий. Энэ эднийх бол айгүй сайн үр. Эдний үрийг бас хүмүүс мэддэг хүмүүс айгүй их мэддэг юм байлээ. Нөгөө нэг мэйгээр ихтэл тэгээд латаа ууж байгаа сүлдээ Американа гэл тэгээд дамжаад угаасаа явдаг нэг юу байгаа шүү дээ зам байгаа шүү дээ. Өөрөө нөгөө шахаж уух сонирхолтой болоод нэр жуух сонирхолтой болоод тэгээд энэ тоног төхөөрөмжнүүдээ судлаад гой юунууд тоноглоод их байгаа л да. Тэгээ энийг сая наадмын дараа авсан. Хотын төвд бол энэ зохимжгүй байгаа юм да. Энд ч жоохон нөгөө айгүй удаан бүх юм нь гараар хийж байгаа болохоор хүлээгдээд. Тэгэхээр нэг жоохон ийм 50 орчинд хүмүүс нь хүлээд суугаад тий. Тэгээд уувал илүү гоё. Ер нь тэгээ манай хотынхонд ч юм нэг тийм 50 орчим хэрэгтэй шүү дээ бас. Энэ нэгэ сүгэ халааж байгаа. Энэ усаа буцалгаад уур гаргаад ерөөсө бүх юм нь яг нь ер нь нэг автомат машины зарчим ер нь бол байгаа. Гэхдээ бүгдийн нөгөө нэг гараар хийгдэж байгаа байхгүй. Энэ урагшаага нөгөө нэг Тайланд, Тайван руу иймэрхүү гудамжны кофений соёл айгүй хөгжсөн байд юм байлээ. Одоо бол Монгол бас кофений соёлууд эрчимтэй хөгжиж байна тийм сүүлийн жилүүд. Тэгж байна. Одоо нөгөө нэг том юунууд орж ирээд бид нар ч айгүй хүмүүсийг сургалаа шүү дээ. Сүүлд нь CU, GS эднэр орж ирээд. Таны тамгоо. Ингээд уулын кофе нь шүү дээ. Уулын кофе. Ямар гоё. За Кармел. Баярлалаа. Эерэг бүхнийг Сүвэдэ Цэгмэнэс